анх 39 оны 100 энэ тогоо энэ чи Туваагийн ардын хувьсгалт намдраг. Зөвлөлт тусах нэгдий гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Тэгээ тэр үед нь Москвад энийг нь хилцээд энэ арай цаг нь бишээ гэд аваагүй гэдгийг. Тэгээ тэр зөвхөн яг энэ асуудлыг судалсан хүмүүс одоо эрдэмтэд бол нэгдүгээр тогоог өргөлөө өгчих гэдэг одоо хадгалга хийсэн хүмүүс нь бол ерөөсөө энэ 39 оны 100 гэдэг ч одоо халахын гол дээр эд байлдаа өрнөж штэ. Тийм учраас энэ Японы нөлөө ихсэж байгаа учраас Тувааг ер нь яг аль бисүр авчихсан зүйтэй гэж бодож байгаа улсууд тоогоотойгоо нийлээд өргөн барьж явахгүй. Гэтэл Москвад болохоор асуудал гэж яг өөр харж ирсэн. Яг л Москвад болохоор тэр үед чинь Финляндтай одоо асуудалтай. Оросын коммунист большевик намын ойрдын хороо гэж байсан. Тэр ойрдын хорооны хурал дээр бол энэ 1925 онд энэ ойрдын хорооны дарга Итгэгин гэж хүн энэ одоо Орос нэртэй уншигтаад байгаа болохоос ойрд хүн баггүй. Тэгээ энэ хүн чинь ойрд Хакаас Туваа гурвыг нэгтгэхэд нэг зөвлөлд бүгдээр хамт улс байгуулах санал төвшүүлсэн. Ийм зүйл байгаа. Тэгээд тэр байтугай энэ хурал дээр эхлээд энэ гурвыг нэгтгэж нэг улс байгуулчаад дараа нь цаашлбал Шинжааныг тэгээд Монголын 4 тургуудыг нэгтгээд ойрдын том улс байгуулъя гэдэг санаа төвшүүлээд тэгээ хоёул 28 оны төрийн эргэлтийн дугаар дээр ирж ирсэн шүү дээ. Энэ санаанд нь сүүлдээ манай энэ Баруун аймгийн хэд хүртэл татагдсан орцсон байж байгаа дараа нь 28 оны хурлын үед дотоодыг хамгаалах газар тэднийг барьж авсан гэж. Америкууд одоо энэ 43 оны 11 сарын Кайрын баг хурал дээр Чанкашигаас асуугаад исэн гэж би яриад байна шүү дээ. Надад бас их сонирхолтой юм. Америкууд гинт яагаад Тувааг сонирхож байгаа. Франклин Делано Рузвельт асууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр Туваа бас их ач холбогдолтой болж магадгүй юм байна гэдэг тагнуулын мэдээ Америкуудад байсан байж магадгүй. Эндээс уран алдаж магадгүй гэж. Тийм бас мэдээ байсан байхыг үгүйсгэх арга байхгүй шүү дээ. Тийм учраас гинт Америк чинь тэр юу яах гэж байгаа та нар юу гэж бодоод байгаа юм гэж асууад байгаа. Тэгэхээр зэрэг нөгөө угаасаа эн чинь 43 оны Тегераны баг хурлын дараа маань хүн чинь Каирт Чанкашитай уулзаад асуугаад байна шүү дээ. Яг 43 44 он гэдэг чинь дайны дараах одоо зохион байгуулалтын асуудал энэ том гүрнүүдийн толгойд орж эхэлж байгаа хгүй 43 онд. Сайн бацхан үзэх сонсогчдоо Монголын гэгцэн түүх подкаст ээлж дугаар эхэлж байна. Германд үйл төрлөв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Нэг сард аль нэг сар болгон 20 дугаар зууны түүхээр бас нэг сонирхолтой гэгцэн түүх цуврал маань явж байгаа. Энэ удаад бол энэ газрын зураг хараад одоо мэддэг болсон болох уу юу тухай ярих гэж байгаа үзэгчид бол Туваачууд гэх юм уу. Туваагийн бүгдээрээ тулс. Тувааг зөвлөлт холбоотой улсад алдсан нь. За мэдгүй нэг ямар нэг тийм үйл явдал болсон тухай. Өнөөдрийн түүх. Тийм юу гэдэг таагүй дурсан ч монголчуудын хувьд. Тэгэхээр мэдээж бас өмнө урайхаачуудын тухаас ярьжсэн учраас тагнаа урайхаачуудын талаар товч эхлээд тэгээд сайн сэдвэр байгаа шууд орё доо. Тий түрүү бид нар урайхай түмний түүх гэж ярьж байхдаа энэ түүхийг бараг 14 он хүртэл бол 1914 он хүртэл ярьсан баг. Яг үзэгчдэд сануулах үүднээс энэ тагны урайхай нар бол одоо энэ манай нутгийн баруун хил дээр оршоод тэгээд энэ хотгойдын алтан хаанууд зүүн гарын хоорондын байнгын тэмцлийн түүх одоо золиос үлжсэн түүхтэй ард түмэн байсан. Тэгээд заримдаа ойрдын мэдлэлд ороод заримдаа хотгойдын мэдлэлд орж ингэж явж хагаад халах Монгол манжийг дагаар орсон
орсны дараа нөгөөдг чинь хотгоодод дагаад Манжин харьяанд очсон. Тэгээ энэ хотгоодын бэйл бүүвэ гэж тэр нөхөр манайх Манжин харьяанд ороод өчнөө жил болсны дараа энэ Тагны өрийнхаа нутагт Манжин амбантай очиод за нөхдөө та нар манайх хотгоод Манжин харьяанд орсон. Тэгэхээр та нар бас Манжин харьяанд орж байгаа шүү гэж мэдгдсэн ийм түүхтэй ингэж Манжин харьяанд орсон. 90 угаас. Тэгээд дараа нь Чингүнживийн бослог гараад тэгээ Чингүнживийн бослогын дараа энэ хотгоодуудыг ерөөсө салгахгүй болохгүй юм байна гэд хотгоодыг чинь 5 хошуу болгоод хуваацсан шүү дээ. Хотгоо 5 хошуу чинь тийм түүхтэй. Тэгтээ Тагны өрийнхийг энэ хотгоодоос нь салгаад тэгээд тэндээ нэг тийм Манжин амбан мэддэг ийм тусгай одоо нутаг болгоод үлдээсэн. За тэрийг чөтөр тэгээд ярьцсан тий. Хоёрдугаарт гайхалтай манжууд ер нь их хэрэгт нэг оролцдог тэгэл тэндээ байждаг. Нөхдүүд байсан ийм түүхтэй. Тэгээд дараа нь Оросуудын чинь сууршаад алт олборлоод ингэж явсаар бод Оросын алтны уурхай нэлийн олон болсон тухай тэр дугаар дээр бид нэр ярьсан. Тэгээд 1911 онд олноо өргөгдсөн Монгол улс зарлан тунхаглалцсны дараа энэ туваа яах юм бэ гэдэг асуудал үүсээд тэгээд тэр дугаар дээр их тодорхой ярьсан шүү дээ. Нэг Монголд нэг гэж үзэл, нэг Оросд орё гэж нэг үзэл ингээл савчиж байгаад 1914 онд хаант Орос улс нөгөө яахтын 3 улсын хилцээр эхлэхийн өмнөхөн өөрийнхөө протекторат гэж зарлаж гисэн. Өмгөөлд ор байгаа улс гэх юм уу да. Ингээд тэгээд дараа нэг Хатанбаатарын дугаар дээр 1919 онд Монголын цэрэг туваад орсон тухай бид нэлээ ярьсан. За ингээд 19 онд бид нар автономтой татан буулгаад тэгээд дэгчглэр чинь нөгөө Хатанбаатар чинь буцаж ирнэ штэ. Төлөөлөх улс байхгүй болчихж байгаа юм чинь. Тэгээд буцаж ирсний дараа 1921 онд үндсэндээ улаан арим Туваагийн нутагт орж ирсэн байг. Тэгээд Туваагийн нутагт орж ирсэн 21 оны ардын хувьсгал эхлэх үед бол уул нь хамгийн анх 3 сард байгуулагдсан төр засгийн газар байна шүү дээ. Ардын төр засгийн газар. Тэрний тэргүүн чинь Чагдаржав байсан шүү дээ. Тэгээд 4 сар Чагдаржавыг ажилласан чөлөөлөд Туваа руу явуулсан баг. Энэ хувьсгал Тагны өрийнхаа нарын дунд ардын журам цэргийг зохион байгуул ардын засгийг үүсгэх гэдэг. Тэгээ манай Туваад очисон чинь Туваад улаан армийн ангиуд ороод ирсэн байсан. Тэгээд ерөнхийдөө ардын засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Туваагийн ноёд за тэнд Туваад байсан зөвлөлтийн тэр зөвлөлтийн гэж ярихгүй л та улаан армийн дарга нар ч гэсэн нэлийн тийм нөлөөлсөн баг. Тэгээ Чагдаржав нь Тагны өрийнхаа хаяад хөвсгөлийн өрийнхаа нар руу ирээд тэгээд энэ хөвсгөлийн одоо дарахад дотгоод Эрдэнэ дүүрэгч онгийн өшөө хөвсгөлийн өрийнхаа нарын дэмжлэгийг авч хатгалд одоо сайдын газараа байгуулад тэгээд хөвсгөлд байсан цагаан цэрэгтэй тэмцэх ажилд оролцсон юм түүхтэй. Тэгээд 7 сарын ихэр бүрээг чөлөөлж байгаа шүү дээ. Бүрээг чөлөөлөөд 7 сарын 11-нд нөгөө 7 сарын 10-нд хуучин засгийн газрын тамгыг хүлээж авах ажлаа хийгээд ингээ ардын засгийн газар одоо төр засгийн газар биш албан ёсны засгийн газар болоод хувирсны дараа 8 дугаар сард Туваад хурал хийсэн байгаа. Тэр нь зохион байгуулах хурал гэдэг нэртэй. Исполнительный съезд гэж. За тэгээд Сибирийн хувьсгалт орооныхон одоо зөвлөлт Оросын Сибирийн хувьсгалт орооныхон очиж тэр хуралд нь оролцож хагаад тэгээд Тувааг тусгаар тогтнуулна гэсэн шийдвэр гаргуулж гисэн байна. Тэрийн ардын засгийн газар хүлээж авахгүй. Хүлээж аваагүй тэгээд 11 сард Москвад очисон Данзан Сүхбаатар тэргүүтээ төлөөлөгч чинь зөвлөлтийн талтай хэлцээ хийхдээ өөрийнхөө хязгаарыг бол Монголын салшгүй хэсэг гэж бид нар үздэг. Одоо хаант Оросын зүгээс өөрийнхөө одоо ингэж колончилж ирсэн бодлогыг залгамжилж ирсэн зарим хүмүүс ухар мөчөд өөрийнхөө ноёдыг турхирч тэнд одоо тусдан засгийн газар байгуулахаар эрмэлзэж байгааг бид нар буруу шааж байна гэсэн мэдээлэл хийгээд хэдийгээр
зөвлөсгийн газар болохоор туваачууд одоо яах вэ гэдгээ өөрснөө шийдэх ёстой гэдэг одоо аман дээрээ тэгж хэлээд байгаа байхгүй. Тэгсэн мөртөө нөө бүрээр төлөөлөж Фальский гэдэг хүн дугуй давхиччаад тэгээд энэ ардын засгийн газрыг байгуулаа хийж байгаа. Тэгээ манайх болохоор зэрэг мэдэгдэл хийж байгаа. Тагны харьяат ураанхай газар бол бас язгуураас Монгол улсын харьяат нэгэн хэсэг газар. Тэгээ язгуур үндсийг дагаж ямар эрхчлөө хийгдэх явдлыг манай Монгол улсын ардын засгийн газраас одоо ураанхай ард түмний чөлөө зорилтуулаад ард улсын сурталтад нийцүүлж хилцүүлэн шийдэх ёстой. Тийм атал одоо энэ ирсэн бичгийн дотор зөвлөлтийн сайд Фальский ирж одоо зөвлөлт засгийг түшиглэн ардын засаг байгуулав гэж хэлж байгаа нь үнэн аваас хэргийн зүүа хоёр улсын найрамдалд нийцэхгүй. Харьяат ураанхай газраас даруйхна төлөөний хүн хилцүүлж ямар эрхчлөө хэрэглэх явдлыг хилцүүлэн тогтоолох зүйтэй гэж. Энд ч одоо дөнгөж байгуулагдчихсан ардын засгийн газар юунд зөвлөлт орстойгоо туугаас олж модалцж байгаа байхгүй. Түүхч мэрэгэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. За ийм нөхцөл байдал тэнд үүсээд тэгээд нэг ийм ойлгомжгүй нэг хэсэг яваад тэр үед туваад нүүж очисон одоо зөвлөлт орсон иргэдийн тоо бүр 100000 хүрээд. Одоо тэр үеийн бичиг баримтнаас үзэхэд нийтдээ нэг 93000 хүнтэй ч үлээ нутаг байсан. Тэрний 100000 Орос тариачд алтныхан болцсон баг. 10% нь болоод 10-аас илүү болоо явчихлаа шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг нөгөө нэлийн тийм нөлөө бүхий фактор болчихж байгаа байхгүй. Ардын засгийн үед бол зөвлөлт орсон хүн Монголд бол тэгж олноороос өршиж исэн. Тийм түүх ерөөсөй байхгүй шүү дээ. За тэгээд янз бүрийн нөгөө зөвлөлт орсон тэр үеийн явуулж исэн ачаа хачин бодлогууд мэдээж адилхан тэнд бас давхар явагдаад. Тэгээ энийгээ дагаад бүр хэмжгийн хушуунаас 1924 онд эхэлсэн бослого нийт туваагийн бослого болж хувираад. Тэгээ энэ одоо бослогын асуудлыг зохицуулах хэрэгцээ шаардлага үүссэн байна. Тэгээд энэ ховдын сайдад туваагийн эрх баригчид дээрэмчний хэрэгээр шалтгаалan цэрэг гаргаж олон ардыг сүйтгэн төвөж болцсохгүй тул бидний амь насыг яахан даруй бүтлэн батлан хамгаалан авч тохиолоо өршөөх хэрэгтэй. Одоо шууд Монголын засгийн газраас тусламж гуйж штэ. Тэгээд тэр үед бол ховдод төлөөний сайдаар Орос мэрэгэн гүн гом бичсэн сууж исэн. Тэгээ гом бичсэнгээс ардын засгийн газарт ирүүлсэн мэдээнд бол ураанхайд Оросуудтай хувилсан хэдхэн хүнээс бусд нь наашаа нэгдэх санаа амьсгал нэгэн байгаа гэж бичсэн баг. Тэр чи одоо ховдод сууж байгаа хүн чинь байнга тэр хавар өөрийнхөө тагнуул туршуул элдв долоон улсууд нь байж байгаа шүү дээ. Тэгээд тэндээс мэдээ авч байгаа гэсэн. Нөгөө талаас бас ардын засгийн газар бол туугаа буцаагаад нэгтгэж сонирхолтой хэвээр байгаа нь энэ захидлын төгсгөлд одоо энэ байдлыг үзвэл уг хэрэг бүтгэн магад гэж үзсэн баг. Тэгэхээр бас тэрийг бүтээх ёстой хэрэг гэж үзээд шүү дээ энэ хүн чинь. Тийм тэгэхээр зэрэг ийм тал бодлого бол манайхаас явуулж ирсэн. Тэгээд одоо нэгэн тийм байдал үүссэн учраас 3 талын хилцээ явуулъя гэж зөвлөлтийн тал шийдээд тэгээд одоо Оросын талаас бол Бээжинд бүр эрхт комиссийн зөвлөх давчаан гэж армян томилоод манай талаас бол цэргийн амнасад Ардын Хатанбаатар Магсаржавыг томилж явуулсан баг. За нэг талаас яг манайхан томилж байгаа нь бол Хатанбаатар Магсаржав одоо оройн хязгаарт цэргэлж орж ирсэн нөхцөл байдлын сайн мэднэ энэ төр гэсэн бодлоор томилсон байж болно. Эсвэл энэ томилогдож явах үед нөгөө хүрээнд намын 3 дугаар хурал оролдох гэж ирсэн үе. Тэгээд Магсаржавыг тэнд байхад нь тэнд одоо туваад хэлцээгээ явж яхад нь энд ч Улаанбаатар чинь намын хурал нь оролдоод бүгдээр нь тулсаа зарлан тунхлана гэд тэгээд төгсгөлд нь танцаг барай ботсон шүү дээ. Ийм үйл явдлууд болсон. Туваагийн хувьд бол одоо тувааг Монголд нийлүүлэх байр суурийг хатуу барьж ирсэн хүн болчихж шүү дээ. 69 онд бүр цэргэлж орсон хүн баггүй. Тэгэнгүүт ерөөсөө энэ жоохон дайскансан хүн томилоод ирүүлчихлээ гэж. Туваачууд нь
Туваачууд нь яг Туваагийнхан төв засгийн газар тэгж үзсэн юм болсон байдаг. Тэгээд энэ дээр нэлийн тийм түүхтэй хилцээ яриа хилцээ яваад эхлээд Хатанбаатар ч бол юу ахгүй. Дан засгийн газартай нь уулзахгүй. Тэр бослог гаргагчдыг байлгаж яагаад уулзсан гэдэг. Тэгээд Туваагийн төв засгийн газар нь болохоор үгүй бид нар чинь засгийн эрхийг барьж байгаа хүмүүс ягаад бид нартэй уулзахгүй гэж байгаа ингээд нэлийн тийм хөөрхөн зөрчлүүд үүссэн юм байдгийн тэр бай тухай Хатанбаатарын буусан гэрт нь буугаар давхиж орсон хэрэг мэрэг гээд тэр өдөр тутамд нь бол их олон юунууд гарсан л да. Тэгээ яг тэр юунд нэгэнт 24 оны 5 сард нөгөө зөвлөлт хятадын тунхаг байгуулагдаад тэгээд нөгөө Монголыг ч авчиад хятадын нэг хэсэг гээд зөвлөлтийн тал хүлээн зөвшөөрч гисэн. За ийм байдлууд үүссэн учраас ер нь тэгээд Туваагийн асуудал дээр ер нь цаашдаа Туваагийн ард түмэн хэрэгээ өөрөө мэдтгүү гэсэн тиймэрхүү гурван талын ойлголцол хийгээд Хатанбаатар буцаад ирсэн ийм юутай юм бэлээ. Тэгээд тэр үед Туваагийн ерөнхий сайд байсан Монгууш буян Бадрах гэж хүн байгаа. Тэгээд энэ хүн болвол Хатанбаатартай хилцээ хийгээд юу ахуулсан зураг мурганд байдаг л да. За тэгээд ер нь бол Туваад бол яг манайд болсон үйл явдлууд хэдхэн сарын зөрүүтэйгээр болж байгаа. Тэгээд Туваагийн бүгд найрамд улс гэдгийг чинь зарлан дунгахлаад тэгээд тэндээсээ эхлээд эн чинь бид нар чинь олноо өргөгдсөн Монгол улс гэдгээрээ яваад нөгөө хаан амьд байх үед, Богд хаан амьд байх үед тэд нар чинь бол Тануу Туваагийн улс гэж явж исэн. Тэгээ манайх бүгд найрамдах Монгол ард улс болонгод тэд нар чинь бүгд найрамдах Таган Туваа ард улс болоод хуурж явах жишээтэй. Тэгэл хүрээнд ирж бужигнуулсан командирний төлөөлөгч Туваар очил бужигнуулдаг бүр нэг хүн явж бужигнуулдаг. Бас нэлийн тийм болж ирсэн. Тэгээд гэтэл 1925 онд Туваагийн их хурлд оролцсон төлөөлөгчдийн ихэнх нь ерөөсөө Монголдо нэгдээ ягдаг. Тэр чинь нөгөө Монголдо нэгдээ гэж хүмүүс хатуу жоох итгэд үнэмшилтэй болж ирж ийн гэдэг чинь тэнд нь 25 он хүртэл бол одоо зөвлөлтийн төлөөний улсууд бол их бужигнуулсан гэсэн л үг байхгүй. Тэр энэ эдний хүрээнд байгаад бүтэхгүй юм байна гэд нэгддэг болоод тэгээд тэр үед чинь энэ асуудлыг ярьж Туваагийн баг хурлын дарга Нямжав ерөнхий сайд Дондог гадаад яамны сайд Далхасран 3 Москвад очсон баг. За тэгээ очиод Чичээрэнтэй уулзсан байгаа гадаад хэргийн ардын комиссар Чичээр бол их болгоомжтой байр суурь барьдаг байсан. Гэхдээ одоо ер нь та нар өөрснөө шийдэх нь зүйтэй ер нь тэгтээ бол уулын томыгаа дагсан зүйтэй ч утгатай юм хэлээд өөрсдөр нь татгалзуулах гэдэг байхгүй юу. Тийм тэгээд Коминтерний одоо гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүн Японы коммунист Сен Катаяма хүлээж авч уулзсан баг. Одоо бас нэг Монгол талын хэрэг Аза барьдаг нөхөр гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр уулзалтан дээр Сен Катаяма ятгсан баг. Гээ та нар одоохондоо Монголд нэгдэж хэрэггүй. Тусгаар аваарай бай гэж. Тэгээ энэ тухай сүүлд нь тэр хөрхий Дондгийг бас буруутгаж баривчлаад тэгээд тэр байцаалтан дээр мань хүн хэлсэн байдгийн бид нэр Коминтерний дорнодын нарийн бичгийн даргын газрын нөхөр Катаямад байр суурьа танилцуулаад тэгээд Тувааг Монгол нэгдэх асуудлаар татгалзаар авсан гэж. Тэгээд тэр үед Коминтерний үзэжсэнээр бол одоогийн нөхцөл байдалд бол зөвлөлт улс бүгд найрамдах Монгол ард улстай айл алинтай гэрээ байгуулад ингээд найрамдал харилцаатай яваа гэж. Ингэж шахаад ирсэн учраас бид нэр Монголд нэгдэх байр суурьнаас ухарч тэдний саналыг зөвшөөрсөн юм а гэж. Ингэж яасан байгаа нь тэгээд 25 оны 100 зөвлөлтийн нийт яралтай Туваатай найрамдлын гэрээ байгуулад тэгээд одоо нөгөө хүлээн зөвшөөрөө тусдаа улс гэдгийг хүлээн зөвшөөрөө ингэж. Тэгээд манайх нэг шахсан баг. Та нар зөвшөөрөө гэж. Манайхан жил эртээ гүрийгээд тэгээд дараа нь аргагүй шахалтанд ороод 26 оны намар
нөгөө тэр туугийн ерөнхий сайд Кулер дамдах нь Улаанбаатарт айлчилж гадаад яамны сайд Дөрлөг Живтэй хэлэлцээр хийгээд тэгээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон ийм түүхтэй. Гэхдээ яг тэр бол гадаад өнгө төрхөөрөө бие даасан улс шиг харагддаг. Үнэ хэрэг дээрээ бол одоо зөвлөлтийн хатуу нөлөөндөр бас орцсон л улс байхгүй. Тэгээд дараа нэг 26 оны хурал дээрээ дахиж нэг бас санал тавьж үзээд тэгээд дахиж татгалцсан хариу гараад тэгээд ингээд болж өгөхгүй байсан. Тэгсэн 28 онд манайд Дамтар сэргүүртэй баруунтныг усч аясан төрийн хэрэгэлд гарсан тухай хоёлаа нэг дугаар хийсэн. Манай их хурал дуусангууд манай энэ хурлыг бужигнуулж исэн нөхдүүд чинь бүтэн бүрэлдэхүүнээрээ туваараа хөвччихэд туудан дахиж хурлыг гээд туваагийн баруунтнуудыг буцахад тэгээд зүүнтнүүдийг тавьсан байгаа салчигтойгоо шагдарж ав гэх мэт салчигтойгоо чинь коммунист күүтв төгсөөд ирчихсэн. Нөгөө манайхыг бужигнуулж исэн амгаа юугээд бүрээдийн тухай ирж исэн шүү дээ. Тэгээ манай тэр 28 оны их хурлыг одоо эргэлт хийсэн хурлыг зохион байгуулахад оролцсон райтер гэж төлөвлөгч. Энэ энэ чинь хоёулаа дууд яваад очсон туваах бужигнуулаад ийм юмнууд болсон. Тэгээд дахиад яг та манай зүүнтнүүд яаж бужигнуулсан тухай хоёулаа бүтэн дугаар хийсэн тий. Тууд яг тийм үйл явдал болсон. Нөгөө Монгол таны төрхөр тэнд найтаадаг л. Тууд ер нь яг найтаагаад. Тийм эхлээд Москва танай төрөөд Монголд ирж найтаагаад Монголынхын тувааруугаа халтаад ийм болж исэн байгаа. Тэгээд манад 32 оны зэвсэгт бослог гарангууд тууд зэрэг зэвсэгт бодлого гарч байгаа. Яг адилхан. Энэ одоо хачиг, сайгал ахсуу, сариг домон, шавар хараал, хачиг хараал гэсэн одоо сумдуудад энэ бослог гаргасан. Тэгээд гэхдээ манайхаас ялгаатай нь бол туу зөвлөлтийн цэрэг байсан. 32 онд ч бол манай зөвлөлтийн цэрэг байгаагүй шүү дээ. 25 онд нөгөө хятадтай байгуулсан гэрээнийхээ өрөөнд зөвлөлтийн цэрэг гараа явцсан. Гэхдээ хятадын цэрэг орж болохгүй нэг юм байдалтай байсан бол тууд бол зөвлөлтийн цэрэг байсан үед. Тэгээд тэр бослогын одоо дараад тэгэнгүүтээ нөгөө баруунтан Монгол Буянбадрах, Кулер дамдаг, Нямжив гээд энэ улсуудыг бүгдийг та нарын бослогыг дэмжсэн гэдээ баривчлаад тэгээ байцаагаад тэгээс бүгд сүүлдэн цаазар авцсан л да. Юуны нэг юм анзарч байна уу? Тэр үеийн бүх удирдлага нь монгол нэртэй болсон. Монгол нэртэй тий. Тэгээ одоо бол ямар оол юу ч үлээ тий. Энэ ч бас энэ зөвлөлтсгийн жилүүдэд тугааг төрөвжүүлэх бодлого явсныг л харуулж байгаа байхгүй. Монгол их үндэсүүдийн байхгүй болгоод тэгээс одоо энэ үеийн удирдагчдыг сонсох юм бол одоо баруунтан ч адилхан, зүүнтэн ч адилхан бүгд монгол нэртэй гоостой. Зүүнтнүүд нь болохоор тоогоо шагдарж явуу гэдэг. Тэр Тагна Уран хаан 7 оршууны 2 нь угаасаа бүр халах шүү санагдчих. Монгол хэлтэй. 7 хошууны 3 нь Мончиг Уран хаа гээд төрөг гаралтай, 4 нь бол монгол хошуу. 2 нь бүр юунд яг монгол Уран хаа. Тий. 2 нь бүр юуны Манжи үеэс эхлээд Улястан амбны газар захирагддаг байсан хошууд байхгүй. Тэр нь Оросууд гинтч нэг одоо өмнөх нэвтрүүлгүүд дээр Өвөр Монгол хэрхэн хятад тайрагчд орж ирсэн, эзлэгдсэн, газар нутгаа төрөөсөлсөн гэд сэдвэж ирсэн. Хойно одоо бүр 100000 тайрагчин бүр 2 дугаар зууны ихэр сайхан Оросууд байршуулад эзлэх бодлого чинь тэгээ шууд 20 он гараад зөвлөлт толгойд болсон ч бодлого биш л байна да тий. Зөвлөлтийн бодлого. Ер нь анханасаа хаант Оросын ер нь тэгээд нөгөө нэг манжуудын нөгөө хойд хөлөө харуул тавьсан тухай юун дээр хоёулаа юун дээр ярьсан шүү дээ. Хойд хөл хэрхэн бүрлдсэн бэ гэдэг дээр. Тэгээд тэр харуул чинь ингээд энэ баргын хилээс ихэж ингэж явж байгаад тэгээд туугийн хилийн наагур өнгөрчдөг гэсэн баг. Тэгэхээр тувааг маргаантай нутаг гэж үзэх үндэслэлтэй болоод байгаа байхгүй. Манжууд өөрийнхөө харуулыг авч тавихгүй шүү дээ. Тэр нөгөө нэг тэр дугаар дээр ч ярьсан да нөгөө хягтаас эхлээд хоёр тийшээ комисс явсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээ зүүн тал руу явсан комисс нь бүх хилийн овоогоо тэмдэглээд явцсан. Баруун тал руу явсан комиссийнх нь бүрэлдэхүүнд явсан Орос комиссар Коллеч гэдэг хүний бие
хөвсгөлж явж яхад муудаад тэгэнгүүтээ нөгөөх нь би мууц учраас гэ буцаа авчихлаар нь манжууд 6-аар хилдэх тоогод. Тэгээд нөгөө яг хөлийг демаркацийг хийгээгүй яг овоог нь ингэж тавиагүй учраас гээд Оростой бас муудалцах үехэд наагур нь хил татсан байхгүй. Тэгээд хоёр талаасаа ингээд ер нь бол манжийн нутаг гэдэг ойлголттой. Тэгтээ нөгөө мөргөлдөн гарахаас сэргийлээд цэрэг харуулууд тавьдаггүй байсан бас нэг тийм сонин үзэгдэлтэй. Тэгээд тэр юуны Уусын захирагч гэдэг Оросын Уус гэдэг хотын тэр хилийн хотолтой хотын захирагч энэс юу төвдөө бичижсэн бичгийг харах юм бол тэгж байгаа шүү дээ. Яха манай ингээ хүмүүс алтны хүмүүс энэ лүү ингэж ороод одоо бүр яг манжийн нутгийн бүр гүнлүүн ингээд ороод юм хайгаа яваад байна. Тэгээд одоо болтол янз бүрийн тийм гомдол санал чирэгдэл ирэхгүй байгаа юм чинь энэ асуудлыг нүдэ анаад өнгөрье гэсэн юм бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр бүр тэр үеэс туваар орж исэн. Тэгээд манайх олноор өгсөн Монгол улс зарлагдчих үед энэ тууч нь жил тэнцвүүлээ нэлээд том хэмжээний алт олборлдог газар болоод хувирчихсан. Тийм болохоор ерөнхийдөө энэ туугийн салгаад авчигээд би тэр нэлээд дээр үе нэг дугаар дээр ярьсан шүү дээ. Нэг Монголоор алтны уурханаас болж татварын хэрүүл болоод. Тэгээд татварын хэрүүл болоод ирэхээр зэрэг Оросуудаа энэ монголчуудыг нийлэн олцоход хэцүү юм байна. Тууг нь хатгаж байгаа тусд нь болгоч игээд тэгээд тууч нь нөгөө ингээд алинд нь нэгдэх вэ гэж говьж тавих байр суурьд шилжиж ороод тэгээд дараа нь Оросууд манай протекторат юм аа гэд хаачихсан. Ийм л төвхтэлтэй. Ер нь одоо ингээд түүхэн юуг нь хугацааг нь харахаар эхлээд тусгаар тогтнолч юу өөрсдөө. Дараа нь зайлагчий гэдэг нь бас дахиад нэлээд эрт тавигдсан бодлого байна да тий. Тэ нөгөө логикийн тэгж л харагдаж байна. Тий нөгөө ардын засаг байгуулагдах үед нөгөө зөвлөлтийн улаан аримч нь тууд аль хэдийн орцсон. Тэгээ туугийн дотоод хэрэгтэй аль хэдийн оролцсон. Тэгээ хөөмийн 10-аас дээш хувь нь Оросууд болсон. Ийм байсан үед бол нөхдүүд зориуд нөлөөлөд тэгээ өмнөх гэрээ хэлцээрүүдээр бол бас шууд салгаад авчиг гэхээр өмнөх гэрээ хэлцээрүүдээр болохгүй байгаа. Тийм учраас шууд зөвлөлт хаант Оросын мэдлэлд оруулахгүй протекторат гэж зарлаад 21-22 оны үед тусдан засгийн газар байгуулад тэгээд тэр бүгд найрамдах тануу туу агуулсан болгоод явчихж байгаа байхгүй. Яг өөргөө тусгаар улс болно гэхэд их хэцүү байсан шүү дээ. Туугийн засгийн газар гэдэг нь 60 хүнтэй лөө. Одоо бүр галч юунууд нь ороод. Тэгээд арим нь юу гэлээ 28 хүнтэй ч лөө 60 30 ч лөө тиймэрхүү юм байсан санагдаж байна. Манай нэг сумын төвшгөл юм. Тийм манай нэг сумын төвшгөл байсан юм. Тийм байсан. Тэгээд тэгээ яг дараа нь 28 онд баруунтнуудыг дарж аваад дарж авангуудаа нөгөө тоогоогоо тавиад ингээд яг нөгөө зүүнний нуглаагаа хийж өгөөд тэгээд дараа нь манад шинэ эргэлтийн бодлого зарлагдсан шүү дээ. Гиндэн амар хоёр гарч ирээд тэгэнгүүт туваад бас тийм яг тийм бодлого зарлагдсан байгаа. Хамтралж уулахгүй энэ дээрээгээд. Гэхдээ яг туваад шинэ эргэлт гэж нэрлээгүү. Гэхдээ бүр ингээд нэгэнгөө хуулаад явж байгаа байхгүй. Манайд болж байгаа процессыг. Тэгээ одоо хоёул нөгөө өгсөн гол ярих гэж байгаа асуудал нь юу штэ нөгөө зөвлөлтөд нэгдсэн тухай асуудал. Тэгээ зөвлөлт бат улсын бүрэлдэхүүнд орсон тухай асуудал. Тэгээ ер нь бол ингэж явсаргад тэгээд болж байгаа бүх үйл явдал нь яг зөвлөлтөд болж байгаа процессыг сайхан хуулаад явж байгаа. Тэгээд анх 39 оны 100 энэ тогоо энэ чи туугийн ардын хувьсгалтын мандраг. Зөвлөлт бат улсад нэгдий гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Тэгээ тэр үед нь Москвад энийг нь хилцээд энэ арай цаг нь бишээ гэд аваагүй гэдгийг. Тэгээ тэр зөвхөн яг энэ асуудлыг судалсан хүмүүс одоо эрдэмтэд бол нэгдүгээр тоогоог өргөлөө өгчих гэдэг одоо хадгалга хийсэн хүмүүс нь бол ерөөсөө энэ 39 оны 100 гэдэг ч одоо халахын гол дээр эд байлдаа өрнж штэ.
Тийм учраас энэ Япон фоны нөлөө ихсэж байгаа учраас Туваг ер нь яг аль бисүр авчихсан зүйтэй гэж бодож байгаа улсууд тоогоотойгоо нийлээд өргөн барьж явахгүй. Гэтэл Москвад болохоор асуудал гэж яг өөр харж ирсэн. Яг л Москвад болохоор тэр үед чинь Финляндтай одоо асуудалтай. Тэгээд тэр 40 оны өвөл болдог зөвлөлт Финляндийн дайн бэлтгэж ирсэн үе тий. За тэгээд ерөнхийдөө 39 оны намарч нь Германтай нөгөө юу лээд ирч Молотов-Риббентропын пакт гэж байгуулад Эстон, Латви, Литвийг аваад Польшийг хоёр хуваагаад гэд ингээд ийм ажлууд яригдчихсэн үед тоогоо өргөдлөө өгчсөн бол таарад байгаа. Тэгэнгүүт одоо угаасаа дорн тал руугаа биш баруун тал руугаа тиймх газар улс орныг нийтгэж авч байгаа үед бас энэ шигээ тэгээд хоёрын хооронд нэг жижиг газар авчихлаар айгүй бол тэгээд зөвлөлтийнхэн одоо айхтар империалист бодлого явуулж ийн Монголж ийн гэдэг шүүмжлэлд өртөнө гэж үзээд дагуугийн саналыг 39 онд хүлээж аваагүй. Ийм юм болсон байгаа. Тэгээд яг ер нь бол үндсэндээ зөвлөлтийнхэн нэг хэсэг болол яваад байгаа шүү дээ. Ганцхан юу л байхгүй болохоос биш. Тэгээд дараа нь маань хүн 41 оны 4 сарын сүүлээр дахиад өргөдөл гаргасан байна. Тэгэхдээ тэр удаанд бол улс төрийн товчоогоор бүтэн бүрэлдэхүүн нэр нь гарын үсэг зурвалдаад. За ингээд 41 тэр өргөдлийг хилцэхгүй хуудсан. Тэр нь яасан бэ гэхээр 6 сарын 22-нд зөвлөлт Германы дан хэлчихэж байгаа шүү дээ. Юу яасны чинь тугаа тогоо мантай болоо явчихгүй. Тийм юмтай ноцолж явах цаггүй болоод ингээд яг хүмүүс бол судлаачид нь бол энэ зөвлөлтийн удирдлагын нөлөөнд орол бичигдсэн хүсэлттэй л ер нь тэгээ Москвагаас бич гэж хэлээл бичүүлсэн штэ гэсэн судлаачдыг харагддаг. Хоёрдугаар 41 оны 4 сар гэдэг чинь нэг 40 оны зөвлөлт Финляндийн данч нь бол яг формалаараа бол хиний одоо зөвлөлтийн ялалтаар дууссан юм шиг. Яг тэгвэл бас нэлээд нудаг Финляндаас болоод авсан шүү дээ. Формалаараа тэдний зөвлөлтийн ялалтаар дууссан юм шиг боловч энэ барахгүй энэ дөө нэг мөн Финляндтай байлдаад дэлгэхгүй шүү дээ гэдэг тийм уур амьсгалыг бас бий болгоцсон байсан байхгүй. Тэгээ бас нэг иймэрхүү юм байгаа учраас Тувааг нэгтгэе. Тэгээ айгүй бол тэрний зөвлөлтийн нэр хөндөд сөргөөр нөлөөлөндөө гэсэн тийм уур амьсгал. Тэгээд дээрээс нь энд тэнтэлтэй амар том газар 3 улс 4 улс авч штэ тий. Тийм үед Тувааг даваад ах хэрэг нэг үе гэдэг үзэл бодлон дахиад давмгайлсан болов уу гэж ингэж харагдаад байна. Тэгээд ингээд тэр асуудлыг хилцээчгүй одоо зөвшөөрсөн ч юм байхгүй, зөвшөөрөөгүй ч юм байхгүй нэлийн удсан байгаа. Тэгээд дай эхлэнгүүт за тэгээ манай тогоогон одоо зөвлөлтийн эх оронч үзэс эргээд чигтэйхэн мандаад тугаач бүх алтны нөөцөө шууд зөвлөлт өгсөн шүү дээ 300 тонн алт. Тусгаар улс өөрийнхөө тусгаар улс өөрийнхөө алтны нөөцийг тэр чигтэн цэрэгт нь өгчөж байгаа. Тэгээд тэр жижигхэн газар гихч бол нилээх тооны мал сүрэг одоо тэгээд өөр юу ч үлээ адуу ер нь тэгээд байгаа юмаа бүгдийг өгөө. Тэгээд Тувагийн сайн дурынхан гэж дайнд. Энэ 40,000 адуу 600,000 бод мал. Ч бас их тоо байгуу. Туваа шүү дээ жижигхэн туваад. Манайхаар одоо аймгийн хэмжээний хүн нутгаллаа шүү дээ ер нь бол. Тий. Нэг Томхон аймгийн аймаг л байна. Тэгээд тэндээс 600,000 бод мал 40,000 адуу 600,000 бод мал гэж үхрэл байгаа хэл та. Тэр ууланд нэг тэмээ байдгүй илгүй. Тэгээд тийм их үхэр, тийм их адуу ачаад явуулчихж байгаа байхгүй. Бид нар ч бас зөндөө олон адуу бэлгэлж барьсан л да. Гэхдээ энэ бол бас их тийм том юу байсан гэж. Сайн дураараас цэргүүд явсан. Маш их цэрэг явсан. Тийм. Одоос нь чаваас Украинд туучууд маха идэж байгаа шиг өндөө хөрх. Харин тийм гэр бүлээрээ ич явцсан байж байгаа шиг. Алгадж байгаа хүмүүсийн ч гэсэн их бахаа. Энэ юуны
энэ туваачууд бол голцоо мэрэгэн будагчаар явдаг байсан гэж бас хүмүүсийн дуртгал байх юм билээ. Энд чинь угаасаа анч хүмүүс шүү дээ. Ууланд байдаг анч. Чи жоохон бялангат хүмүүс байна тий. Тэгээд тэгжсэн яг гинт 44 онд асуудал гинт мандав гэдэг сони юм гараад ирж байгаа. Чи тэгээ боддоо 41 оноос хойш бол одоо 4 жилийн турш Зөвлөлбөт улсын удирдлагын товоогийн асуудлыг нэг удаа хэлэлцээд шийдвэр гаргах чиг гэвэл зөндөө цаг байгаа шүү дээ. Тэ? Яг нь дайм болж исэн завгүй байсан гэж хэлж болно. Гэхдээ нэг удаа хэлцээ шийдийг шийдчих болно гэж шийдэхгүй явуулсан байхгүй. Тэгээ ингэж явж байгаад тэн дээр харж байхад нэг 2 3 үндэслэл байна гэж харагдахаар байгаа. Нэг Английн эрдэмтэн Colors гэж эрдэмтэн байдгийн тэр Peoples of Soviet Far East гэж зөвлөлтийн алс дорнтой ард түмнүүд гэсэн номыг 54 онд бичсэн байдгийн. Тэгээ тэрэн дотор туваагийн түүхийн тухай нэлээд юм бичээд тэгээ мань хүн хэд хэдэн үндэслэл гаргасан байгаа. Зарим нь худлаа болов, зарим нь үнэн байж таарна гэмээр. Жишээлбэл одоо энэ их олон адуу мал бэлгэлээд штэ. Тэгэхээр энэ бас энэ мал ихтэй гэдэг бол бас зөвлөлтөд хэрэгтэй байсан. Ялангуяа дайны төгсгөлд одоо энэ хүнсний хэрэгцээ шаардлага хангах юм өндөр хэрэгцээтэй байсан гэсэн нэг тийм яаж байгаа. Би болдогтой энэ үндсэн шаардлага биш байсан баг тий. Тэр их олон адуу мал бол 41 онд ч л байсан байж таарна тий. Ягаад гинт 44 онд адуу мал хэрэгтэй болоод бүтэн улс нэгтгэе өвчин ч гэж байгаа хэрэгтэй. Хоёр дахь нь мань хүн энэ Кузбассын өвөр талын одоо Кузбасс чинь тийшээ байгаа штэ. Туугаас жоохон хойшоо. Туугаас жоохон тий. Баруун хойшоо. Тэгээд энийг ингээ халахлж байгаа ус болохоор гэсэн баг. Нүүрсний ордыг ярьж байна. Тий, нүүрсний ордог. Кузбассын нүүрсний ордог. Би бол бас энэ юу л да туваа хинээсээ халахлаад байгаа юм чи Монгол Оросын хооронд л хавчуулаатай байгаа улс шүү дээ. Тэгээ одоо манай Монгол дайрах нүүрс рүү дайрахгүй л автай. Нөгөө талаас Монголыг алчиж магадгүй гэж бодсон гэж бодъё те. Юмыг явждаггүй гэд. Тэгж бодсон бай гэж бодоход 44 онд гэж бодохгүй. 44 онд чинь Германыг нугдараад те дайраа дуусаагүй байсан. Гэхдээ Зөвлөлбөт улсын хил дээр одоо улаан арим ирээд ийм байсан үе юм тэнд хятадыг хинда Монголыг хинда алдах юм бэ те. Тэгэхээр энэ бас нэг тийм үндэслэлтэй харагдахгүй. Харин үндэслэлтэй байж магадгүй гэдэг нь дайны энэ жилүүдэд туваад маш их галаг хайхвал явсан баг. Тэгээд тэр илэрсэн байгалийн баялаг гэдэг алтвал угаасаа байсан тий. Нүүрс, зэс, кобальт, мөнгөн ус, туглаг, цайр ийм олон одоо элементүүдийг илрүүлсэн ийм ордууд байсан байна гэж. Тэрний дараагийн мань хүний ярьж байгаа хүчин зүйлийг бол би туйлын байж болох юм гэж бодож байгаа. Яг л мань хүн тууд уран олсон гэж. За 44 он гэдэг бол одоо яг цөмийн зэвсэг бүтээх ажил нэг чухал ажил болоо явцсан. Америкийн цөмийн зэвсэгч одоо 45 оны 100 туршилтаа хийсэн шүү дээ. Анхны туршилтаа хийгээд намран 8 сард Японы 2 хот дээр аядсан шүү дээ. Зөвлөлтийн цөмийн зэвсэг бүтээх төсөлч бол энэ үед эхэлсэн. Энэ ураны хайгуулч амир идэвхтэй явж исэн үе байхгүй. Тийм болохоор зэрэг бас тугааг нэгтгэх нэг том шаардлага тэр байсан байж магадгүй. Тэр өтгөө Америкийн тусгай албадын мэдээнд туваад Оросын 2 дахь том атом град байгаа гэж бичсэн байдаг. Тэгэхээр тийм уран олборлох, боловсруулах баг хот байгуулсан шахуу юм тэр мэдээнүүд тэр уншигдсан юм харагдаад байна. За өөр нэг байж болзошгүй хүтэн зүйл гэдэг бол 43 оны төгсгөлд Каирт Англи Америк дундад иргэн улсын удирдагчид уулзаж баг хурал хийсэн. Тэр баг хурал дээр Рузвельт гинт Чанкашигаас энэ туваа ер нь яад юм гэж танай санал бодол юу юм гэж асуусан байдаг. Тэгэхээр Чанкаши болохоор туваа бол Хятадын харьяаны гадаад Монголын нутгаа гэж. Манай хүн чинь Монголын нутаг гэхдээ Хятадын харьяаны гэж хэлээд байна шүү дээ. Тэгээ одоогор бол Зөвлөлбөт улс булаагаад авсан байгаа маа гэж. Тэгээ энэ яриа мэдээж юу яасан байж магадгүй. Тусгай албадынхаа шугамар
зөвлөлтийн жихийг дэлсэн л байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь энэ Америкчууд ийшээ оролцолтохоос нь өмнө нэг хүмүүс асуудлыг шийдчихье гэж ингэж бодсон байж магадгүй. Баггүй нөлөө үзүүлсэн юм бол энэ үед тэр Туваагийн ардын хувьсгалт намын дарга Салчиг тогоо чинь улсын баг хурлын даргатайгаас суудсан. Эмэгтэй хүнтэй суусан бол. Анчима гэдэг. За. Тэгээ эн чинь шийдвэр гаргах 2 хүн авгаа нөхөр хоёр болчихж штэ. Энэ дээр зураг нь гэр бүлийнхэн зураг нь байж байгаарай. Энэ зураг хизээний зураг уу? Энэ 1938 оны зураг. Кодинг юу гэдэг кодинг экспедиц зураг гэдэг үү дээ. Энэ нь бол ингээд зүүн Азад байгаа улсуудыг одоо илэрхийлсэн зураг байгаа. Тийм учраас 38 он гэхэр чинь Манжгоо гэдэг тий. Тэнд Туваа тусдаа, энд Төвд тусдаа. Тийм байна. Байгаа үе байхгүй. Монголын газар нутгийг хэмжиж бас урагшаага нэлээд зүлхээсэн. За энэ хоёр аймгийн айхтар хил нэг эцлэж тогтоогүй байсан баг. Тийм учраас энэ газар нутгийг бол юу ерөнхийдөө жоохон таймлаа зурцсан л ийд баг л та. За сайхан бүрг хийлээ. Дээ байсан юм аа. За шалчиг тогоогийн зураг яасан гинэ. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Энэ нөгөө Туваагийн удирдагч Салчиг тогоо гэдэг хүн тэр эхнэр нь тэр байна. Анчима гэдэг Туваагийн улсын баг хурлын дарга. Энтэйгээ суусан юм байна. Энтэйгээ суудсан. За. Тэгээд энтэйгээ суучихлаар чи нөгөө шийдвэр гаргах гол 2 хүн нэг гэр бүл болоо бүр амар болоод авсан бас хөргөн нөлөөлсөн бах уу. Гэхдээ гол нөлөө нь бол би уран байсан болов уу гэж хувьдаа бодож байгаа. Яг гэвэл зөвлөлт улсын бодлого гаргах төвшөнд хамгийн том нөлөөлөх юм. Салчиг тогоо бол Москвад очиж ярих болгондоо бид нар нэгдмээр байна гэд. Тэгээд нөгөө Москвагийнх нь яагаад та нар нэгдэх гээд байгаа ингээд тэгэхээр зэрэг үгүй та нар энэ хакасыг харалта зөвлөлтийн бүрэлдэхүүнд байгаа. Гэхдээ яг адилхан ойрхон үндэстэнгүй ч штэ. Энэ Алтайн ойрдуудыг хар одоогийн Горны Алтай мөч. Тэгээд эдгээр чинь ингээд амар хөгжөөд штэ. Бид нэр тэгснэ ингээд ингэж олигтой хөгжихгүй байна. Тэгээд тогоогийн бодлоор бол зөвлөлтийн бүрэлдэхүүнд орчуулсан гэсэн амар хөрөнгө оруулалт орж ирэлсэн. Гэлс хөгжөө өвчин гэсэн юм яриад байгаа юм баггүй. Тийм болохоор нөгөө талаас бас эдрийг ингээд нэг бүрэлдэхүүнд авах сонирхол бүр 1918 оны үеэс эхлээд явсан тийм байдаг. Одоо Оросын коммунист большевик намын Ойрдын хороо гэж байсан. Тэр Ойрдын хорооны хурал дээр бол энэ 1925 онд энэ Ойрдын хорооны дарга Итгэгийн гэж хүн одоо Орос нэртэй уншигтаад байгаа болохоос ойрд хүн баггүй. Тэгээ энэ хүн чинь ойрд Хакас Туваа гурвыг нэгтгэхэд нэг зөвлөлт бүгдээр тулс байгуулах санал төвшүүлсэн. Ийм зүйл байгаа. Тэгээд тэр байтугай энэ хурал дээр эхлээд энэ гурвыг нэгтгэж нэг улс байгуулчаад дараа нь цаашлбал Шинжааныг тэгээд Монголын 4 торгуудыг нэгтгээд ойрдын том улс байгуулаа гэдэг санаа төвшүүлээд тэгээ хоёулаа 28 оны төрийн эргэлтийн дугаар дээр ирж ирсэн шүү дээ. Энэ санаанд нь сүүлдээ манай энэ Баруун аймгийн хэд хүртэл татагдсан орцсон байж байгаа дараа нь 28 оны хурлын үед дотоодыг хамгаалах газар тэднийг барьж авсан гэж. Энэ бас үзэл санаа байсан байгаа. Тэгээ энэ санааг бүр анх дэвшүүлсэн 1918 онд Чорос Гиркин гэдэг хүн байна. Чоросскийг удаад Сорос хүн байна тэр чинь. Чорос Гиркин гэдэг хүн энэ санааг анх дэвшүүлээд бүр зүүн гар Монгол алтай энэ тэрийг Оросын алтай Минусинск Хакас Макас баг Киргиз орж байгаа хөөхгүй тэр чинь. Ийм улс байгуулад тэгээд одоо энийг Туркийн зөвлөлт бүгд найрамд улс гэж нэрлэе гэж. Бүр зөвлөлтөө Туркийн улс болоо гэх мэт. Тэгээд сүүлдний Ойрдын хорооныхныг бүгдэрийг баривчлаа цаазар авцлаа. Зөвлөлтийг нөөрснө. Ягаад гэвэл сүүлдний чинь юу болсон байгаа. Ер нь нөгөө нэг
ойрдын бүгд найрамд улс байгуулна гэдэг нэрийн дор тэгээ зөвлөлт дотор их хүчтэй ийм улс гаргаж ирэх гэж юм гэсэн ийм болгоомжил төрсөн байгаа. Туркийн нэг судлаач энэ тухай сонин судалгаа хийсэн мэдээ Алаталы гэж. Алаталууч үлээ. Тэгээ тэр нөхөр бол 44 оны 6 сард Хятад байсан Японы арми их хүчтэй том товтлогоо хийгээд Гоминдан их том цохилтонд орсон. Тэгээд энэ Гоминдан их том цохилтонд орсон одоо ийм хүнд байх үед нэгдүгээр Гоминдан ч хүчгүй болчихж штэ. Тэгээд ийм үед бас Сталин зориуд шийдвэр гаргаад тууг нэгтгэхэд авсан юм гэсэн. Бас нэг тийм таамаг дэвшүүлсэн байх лээ. Юу ийм асуулт байна. Монголд болж бас үйл явдлуудыг туваад автагддаг гэд анзаархад манай талаас ч бас зүйлдэд нэгдэг гэдэг саналыг нэг биш хүн тавьж исэн гэд царай дөрхөнч төстэй ч юм. Тэр явахын жоохон нутаг уснаа өгчий гэдэг бодолтой хүмүүс байгаад байна үгүй. За тэр давс туулын асуудал бол 30-аад онд нөгөө туугаа нэгтгэж авчих сонирхлын үүднээс нааштай хандж исэн манайхны үйл ажиллагаа. Энтэй төстэй хүнтэй эхлэл нь бол холбоогүй. Төгсгөл нь бол холбоотой. Нэгдүгээрт хоёрдугаарт яг юу гэх юм бэ? Тэр манай Монголын тим санал гаргаж ирсэн хүмүүс чинь нэлийн сүүлд штэ. Энэ үйл явдлуудаас хойш бүр. Энэ үйл явдлуудаас нэлийн хойно. Энэ үед чинь Монголын удирдагч бол Чавлсан байсан. Чавлсан бол олон төрлийн дутагдaltaй байсан хүн, олон ч үйл явдалд хар үйл явдал ч гэсэн нэр нь холбогдоо явж байгаа. Явсан хүн. Тэгтээ тусгаар тогтнолын асуудал төр бол Чавлсан бол хөдлөшгүй байр суурьтай. Тантай санал нэг. Тэгтээ чи бүр ингээ хараарай. Хэрвээ 1944 5 он гэж ярьж байгаа бол манайх чинь бас энүүхэн хавцааны нэг жижигхэн империалист болчихж байгаа шүү дээ. Өвөр Монгол руу бодлого явуулаад Шинжаан угуур руу бодлого явуулаад хоёулаа Аспаны тухай дугаар дээр энэ Шинжаан угуур руу явуулж исэн бодлогын тухай ярьсан. Дараа нь Өвөр Монголын тухай дугаар дээр энэ Өвөр Монгол руу явуулж исэн. Тэгээд туваар руу явуулахгүйсэн гэж юу? Явуулж лээсэн баг. Тийм учраас энэ нөхрийг чи алгадаж унгадаг нь бас манай хүн чинь асуудалд хандлага илэрхийлж байгаа байхгүй. Юу шалчиг гэдэг үг чинь салчиг байхгүй монголчууд. Окей. Угаасаа тийм шалчигнаар хүн байсан. Ер нь өвөр монголчууд урайдуудын талаар ярьж байгаа чинь эднэрт нэг хэсгийн ноёдуудын хоёулаа нэг ангилж ирсэн шүү дээ. Манжийн талыг баримтлагч, төвөг сахигчд, Монголын талаа баримтлагч. Тэрнтэй адилхан Хуваагийн ноёдууд ч бас яг тэгжил хуваагдж байгаа л та. Энэ бол улаан цайн бүр зөвлөлтийг дэмжиж гарна шүү дээ. Яг ер нь бол 11 оноос хойших ноёдуудын ярих юм бол тэнд чинь Орсын талыг баримтлагч юугаа Монгол талаа баримтлагч гэж хоёр хувааж харж болно л доо. Тэр байтугай энэ Монголдо нэгдээд байгаа улсууд бол Хятадын тагнуул шүү энэ гэсэн матаас явсан байдгийг. Тэгээ тэрийг ингээ уншихлаар Монгол 1924 оноос хойш болсон үйл явдал нөгөө монголч нь албан ёсоор Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэж зөвлөлтийн төлөвлөлийн зөвшөөрч байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ Монгол нэгдээд байгаа нь чи Хятадын хэсэг болох гэж байгаа юм байна шүү дээ гэж нэгийгээ сайхан мушгад тавьсан юм бол би хаант Орсын бүр мэдлэлд орох асуудлыг санаачилж гүйсэн Амбон ноён Гомбодорж гэдэг хүн бол бүр Станиславскийн одон модонгоор шагнуулаад ч одоо хаант Орсын төрийн дэд одон модонгоор шагнуулаад яваад шүү дээ тий. Харамсалтай дараа нь тэр ноёны ямар даваан дэрч билээ Оросууд буудаад талцсан. Урагчийн хөвзөө ер нь тийм байдаг л та. Харамсаад байх юм байхгүй юм. Гэхдээ бид нар одоо авсан нэгэн дараа тийм хэлж байгаа. Тэгээд гэх мэтийн тэгж хувааж болно. Гэхдээ ер нь Монголдо нэгдээд исэн улсууд чи бүгдийг 28 онд хөгөө зайлуулсан байхгүй. Тэр 28 оны төрийн эргэлт гэдэг чинь ганцхан Монгол болоогүй гэдэг байгаа шүү дээ. Тэнд чинь тэр Монгоош Буянбаатрах, Нямжав, Дондог гэд эдгээр чинь нөгөө Монголдо нэгдийгээл Москвад очиод Коминтерны Сен Катаяматай уулзаад яриад яваад исэн улсууд шүү дээ. Тэгэнгүүт та нар тэгж гин үгээд 28 он төрийн эргэлт гингүүтэй. Энд бас нөлөөлсөн нэг том үйл явдлыг хэлэхгүй болохгүй байна. Нөгөө 27 оны Чанкашигийн хийсэн цагаан террор буюу Чанкашигийн эргэлт чинь Хятад ингээд нөгөө уулын Чанкашиг Гоминдан хоёрыг чинь манай нэг бүрэлдэхүүн гэж үзээд бүр зөвлөлтөд Суньяцны их сургууль мургуулд болсон хүчин бэлдэж өгөөд амар дотн байсан шүү дээ тий. Тэгсэн чинь нөгөө 27 онд нөгөөдөг чинь
ганцхан цохилтоор төрийн эргэлтийгээ баахан коммунистууд хятад бол хувьсгалын эсрэг өвчин болоо хувирчиж байгаа. Нэг шинийн дотор. Тэгэнгүүт нь Монголд юу яагаад Монголд төрийн эргэлт хийгээд баруунтнуудаа буцахад тэгээд нөгөө дамбад орж Жаданбаа тэргүүтээ улсын чинь бүгд ингэ буцахад засгийн эрхнээс өгөж хөө зайлуулад яг тэрнийг туваатчаад хийчихэж байгаа хгүй. Тэгэхээр зэрэг ер нь бол туваач бай, монголч бай, фронтын улс хурлаагийн зөвлөлтийн удирдлага тэр үед үзээд шууд хатуу арга хэмжээ авч штэ. За одоо ингэ үндэсний үсэл гаргаад олон тав юм яриад байгаа юмнуудын бүгдийг зайлуул гэдэг. Туваад бол ялгаатай нь их л зайлуулчаад гэхдээ туваад бас шууд буудаагүй. Манайч шууд буудаагүй штэ. Дамтар Жаданбаа хоёрыг чинь Москвад элч сайдын юм томилоод явуулчихсан. Тэгчээд дараа нь 32 оны бослогын дараа энэ буян бадрах Нямжив Дондоо гэдэр чинь баривчилж аваад тэгээд та нар эсэргүү услахыг дэмжсэн гэсэн ялдуулгаж хагаад тэгээд буудцсан. Манайх бол тэгээд 37 онд бас тууд яг адилхан явсан байхгүй. Тэгээд нөгөө Монголд илэгтэй байж болж хүмүүсийн чинь тусгачиж штэ. Манай нэг аймаг шиг газар тийм хүнийх олон байхгүй л байгаа шүү дээ. Сая хятадууд гэснээс хятадуудын шиг туваад байгаагүй эсвэл тэгж энд үйл ажиллагаа дотоод оролцоод байж амжаагүй юм шиг юм. Хятадууд Манжууд биш хятадууд сүлд гэдэг чинь хэдэн оны 20-р зууны хэлж байгаа. Одоо 44 он болтол ерөөсөө тэр туваатай холбоотой иршгээ илэрхийлэх эсвэл ямар нэг хошуугаа оруулсан юм алга тийм. Ер нь байхгүй дээ. Гэхдээ бас 1919 онд Монголын цэрэг ороход чинь Яншичаогийн хятад цэргүүд цуг орсон шүү дээ. Туваа руу. Тэгэхээр бас огт сонирхгүй би сонирхож ийсэн. Зөвхөн нөгөө гадаад Монголыг алдчихсны дараа Оростой тувааг бүр цааталт нөгөө тувааг булаацалтж хэрүүл хийх боломжгүй болчихж байгаа шүү. Тэгээд дараа нь хятад чинь иргэний дан гараад тэгээд бүр Шинжаан чинь нөгөө Яншицаа гээд нэг нөхөр Шинжаанд нэг тэр хавьтай нэг жижигхэн баг хаан болоод суудсан. Бүр зөвлөлт мөвлөлтөд дотносоод алга болцсон. Шинжаан чинь нэг хэсэгтээ бүр хятадын ямар ч нөлөөнд ор байхгүй болчихж байгаа байхгүй. Хэдийгээр албан ёсоор Гоминданы гэж нэрлэгдсэн нөхөр тэнд сууж байгаа ч гэсэн. Тэр нөхөр чинь бас тэнийг хүн биш учраас ойлгож штэ. Бээжингээс сэрэг мэд ирэхгүй тодорхой. Тэгэхээр зэрэг хажууд байгаа зөвлөлттэйгээ илүү сүжрэл гэж бодож байгаа. Тэрийг ч бас ойлгож байна. Түүхч мэрэгэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Америкуудын хувьд бол ерөөсөө бүр огт тэр туваатай холбоотой асуудал шууд хэрэгцээ шаардлагач байхгүй юм тийм. Америкууд одоо энэ 43 оны 11 сарын Кайрын баг хурал дээр Чанкашигаас асуугаад исэн гэж би яриад нь шүү дээ. Надад бас их сонирхолтой юм. Америкууд гинт яагаад туугаа сонирхож байгаа. Франклин Делано Рузвельт асууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр туваа бас их ач холбогдолтой болж магадгүй юм байна гэдэг тагнуулын мэдээ Америкуудад байсан байж магадгүй. Эндээс уран алдаж магадгүй гэж. Тийм бас мэдээ байсан байхыг үгүйсгэх арга байхгүй шүү дээ. Тийм учраас гинт Америк чинь тэр юу юм яах гэж байгаа. Та нар юу гэж бодоод байгаа юм гэж асууад байгаа. Тэгэхээр зэрэг нөгөө угаасаа эн чинь 43 оны Тегераны баг хурлын дараа маань хүн чинь Каирт Чанкашитай уулзаад асуугаад байна шүү дээ. Яг 44 он гэдэг чинь дайны дараах одоо зохион байгуулалтын асуудал энэ том гүрнүүдийн толгойд орж эхэлж байгаа хгүй 43 онд одоо Сталинград Курскийн тулдааны дараа 43 оны 100 чинь Курскийн тулдаан болсон шүү дээ. Тэгээ ерөнхийдөө Германд харагдах юм байна. Тэр бол ойлгомжтой юм байна. Тэгэхээр зэрэг Германгүй, Японгүй болцсон ертөнцид хэн аль улсад нөлөөгөө хадгалж үлдэх вэ гэдэг асуудал чинь том орны удирдагчдын толгойд эргэлдэж эхэлж байгаа юм. Тийм учраас Чанкашигаас асууж шүү дээ. Тэр тувааг ер нь яах ёстой гэж. Тэгснэ гэгмэдхэн 44 оны 100 Америкийн дэд ерөнхийлөгч Волос Монголд нисэдэрч байгаа юм. Дипломат харилцаа тэрнээс ч хойш юу лэн чи 34 жилийн дараа тогтооно шүү дээ. Харилцаа тогтоохоос 34 жилийн өмнө за зүгээр нэг Америкийн дипломат энд
энэ тэнд сууж исэн элчин сайд ирж байгаа бол бас нэг хэрэгтэй. Дэд ерөнхийлөгч нь сэтэрч байгаа юм. Тэгэхээр Америк бол бас энэ Монгол ер нь яах юм? Туван ямар учиртай ингээд сонирхол судлаа. Тэгээд энэ Henry Wallace чи Монгол руу явуулж байгаа нь ер нь жинийг очиод нүдөө үзээ тэр яг улс мөн байна уу биш байна уу гэд ингээд явуулж ийн гэсэн үг байхгүй. Ингээд 44 онд хамгийн гол эрхшигтэй газар нутгийн хүн амаа алдаж байгаа Монгол улсын үед тэгээд 44 онд тгийг ингээл ямар байр суурь илэрхийлэхгүй ингээд 50 очиж байгаа юм. Одоо нөгөө чой болсон чи яасан нөгөө өвөр Монгол эзлэн та дөрөв их томроод байсан. Одоо тэгээ яасан. одоо юу сул байгаа гоминданы харьяанд байгаа Хятадаас Монгол нутгуудаа булаж авах асуудлыг одоо хөөцөлтөд явахад бол ард талд чинь начид зөвлөд бодвол чинь байж штэ. Асаасан танк нутгаа цуг зогсож штэ. Зөвлөлтөөс нутаг булаж авах ингээд явах юм бол энэ талаас гоминдаа ирж туслахгүй штэ ойлгомжтой. Тусалсан чи ялах ч юм уу ч юм уу. Тийм учраас бүрээдээ асуудал, туугийн асуудал гэдэг чинь Монголын хувьд бол үеийн үед нэлээд төвөгтэй асуудал байсан. Туваа бол бүр тэгж ярих юм бол 1915 оны гэрээгээр манай нутаг 1915 оны гэрээнд энэ олноор өгсөн Монгол улсыг ямар нутгаар тооцох юм бэ гэдэг дээр ч бүр хар дээр цагаанаар бичээстэй байгаа шүү дээ. Улаастай ховд хүрээний амбан, манжин амбан мэдчихсэн газруудыг тооцно гэх. Тэгээд хоёулаа Улаастай амбанд харьяалагдчихсэн шүү байл хоёр байсан гэд яриад шүү дээ. Тийм юутай байсан учраас ардын засагч гэсэн бидний нэг мэднэ гэж бодохоор барахгүй чагдарч байгааг ерөнхий сайдын ажлаас чөлөөлөд тийшээ гэж яваад тэнд ардын засаг байгуулаад цэрэг татаад эргээд явуулаад байгаа хөстэй тий. Тийм нэг юутай ер нь гэхдээ тувааг зөвлөлтөд нэгтгэсэн асуудал ойлгомжгүй маш ихтэй. Аль 41 он загтлогчод байхад нь дугуйсууж байж байжсэн гинтхэн 44 онд ухаан орсон юм шиг. Тэгээд шийдэ гаргаад тэр гэлс гэд. Тэгээ шийдийг гаргуулахдаа их сонин шийд гарч байгаа шүү дээ. 45 онд Монголын хүлээн зөвшөөрөхөд бид нар чинь Бүхар түмний санал асуулга явуулсан шүү дээ. Тэ? Монгол бол үнэ иргэдэрээ тусгааруулсан байсан шүү дээ. Одоо тэгээд Монголыг болохоор тэгж асуудлыг шийдчихэд тувааг нэгтгэж авах болохоор бүр улсын их хурлаар нь ч биш. Улсын баг хурлаар нь шийдэж байгаа. Энэ эмэгтэйгийн удирдах гэсэн улсын их хурлаар шийд гаргуулад тэгээд зөвлөлтөд нэгтгэж авчиж байгаа. Энэ хоёр нөхрийг нь хаанаас гинт гараад ирсэн хүмүүс. Тэр Буян Бадрах тэр хин Монгол Шинтэрээс ингээд удирдлагт хүн байсан. Энэ хүмүүс гинт хаанаас бэлтгэдэг? Эсвэл үгүй энэ ч яг туваа юм багс тээ. Хоёлоо тугаал юм шиг. За. Юу салчиг тогоо гэдэг хүн бол юу эцэл хүн шүү дээ. Туваагийн засгийн газрын галч байжгаад тэгээд юу дорн дахны коммунист хөдөлмөрчдийн их сургуульд явж суралцаад тэр шагдарч байгаа. Тэр хоёр чинь тэгээд нэг сайхан улаан хувьсгалж болж буцаж ирээл. Тэгээ буцаж ирэнгүүтээ зөвлөлт техникийн дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийж Буян Бадрах нямжиг дондог бүгдийг нөө зайлуулаад тэгэл юу болчихсон тууг өдөртөгч болцсон нөхөр шүү дээ. Энэ Анчима гэдэг ихнэр нь бол юу одоо тэр үед ч бас нэг тийм эмгтээчүүдийг дэмжих бодлого хасаагүй явж ялаа шүү дээ. Манай чи бас нэг Янжима гэдэг Жанжис Хотрын гэргийг чинь дээшин татаад бүр нам төрийн удирдлага дээр авчиж суулгацсан байсан шүү дээ. Тэрнтэй адилхан явж байгаад энэ хүн бавхарлын дарга болсон. Тэгээ яг одоо судлаачдын юмжилж байгаа юмнуудыг харахад энд бол тэр Английн хүний хийсэн судалгаа байгаа, туркуудын хийсэн судалгаа гэдэг тэрийг ингээд уншихлаар сони юм яаж одоо яг зөвхөн баг хурлаар нь хилцээд өнгөрцөн. Тэгээ тэр үеийн туваагийн үндсэн хуулийг харахаар уулна ийм асуудлыг бол улсын их хурлаар нь шийдэх ёстой. Тэгэхэд улсын их хурлаар нь оруулаагүй баг хурлаар нь шийдэн гаргаад аваа явцсан баг. За тэгээ аваа явцсан ч яах вэ? Тэгээд энэ нэгтгсэн шийдвэр гаргачаад тэрийг нь зөвлөлт бот улсын дээд зөвлөл баталгаажуулахгүй. Чи бас хуулиараа баталгаажуулах хэрэгтэй байхгүй. Чи ингээд бүхэл бүтэн нэг хэсэг нутгийг зөвлөлт бот улсын бүрэлдэхүүнд авчаад тэгээ одоо ингээд төрийн дэд байгуулах чинь хилцэж баталгаажуулна ёстой шүү дээ. Тэрийг хийхгүй. Тэгээд тэр нь за яг дайны үед бол юун дээд зөвлөл хоригдуулах мантай гэж хэлж болно тий.
тэрнтэй мантай байсан шүү дээ. Үгүй дайны дараа яагаад хийв? Дайн дууссан. Тэгээ тэр чигтэн тэгээ яваад гэсэн байхгүй. Тэгээ тэрийг үл яг судлаачид нь шалтгааныг тайлбарлахдаа дайн дуусгаас өмнө хятадтай муудалцах шинэ алхам хийж ирэггүй гэж үзсэн баг. Яг тэгвэл 44 5 онд чинь бас Чанкашигийн удирдсан дундад иргэн улс чинь бол Японы эсрэг байлдаж байгаа их том хүч штэ. Алс дорндод Японыг ингээд завгүй байлгаж байгаа том хүч. Тэгэхээр зэрэг бас гэж тэрнтэй бас нэг шинэ асуудал нэмээд яхав гэж бодоод орхисон байж магадгүй гэж үзэж байгаа. За угаасаа гадаад Монголын асуудлаар хятадтай хэлцээ тодорхой. Тэгээд тэн дээр тувааг нэмэхгүй юу гэдгийг ингээд дүүжлээтэй үлдээчих шүү дээ. Өөрсдийнх нь өсөлтөр бол нэгдэж авсан гэчээ дээд зөвлөл нь баталгаажуулахгүй үлдээчихлээр бас нэг тийм сонирхол байсан байх. Тэгээд ер нь алс дорндын нийт хувь заяа цаашаа яаж ирэхгүй гэдгийг харж иж туугийн асуудлыг шийднэгээд орхисон байх гэсэн тийм таамаглал байдаг. Тэр үед чинь хоёулаа нөгөө говийн дулдсан киног ярьж байхдаа бүр ингээд 45 оны 7 сард Москвад их хилцээ болоод яг гадаад Монголын асуудал гол маргааны зэг болоод тэгээ хятадуудаараа бууж өгтөө. За та нар Манжуур, Шинжаанд тусламж үзүүлэх юм бол зөвхөн төв засгийн газар тусламж үзүүлэх шүү гэдэг нэг болцол хэлж байгаа шүү дээ. Энийний цааталч нь бол тойруу замаар энэ хоёрыг нэгдэхгүй шүү гэдэг асуудал яригдсан байж таарч байгаа. Тэн дээр хятад туваа гэж ярихгүй байна. Бас тий. Шинжаан бол өмнө хэрэг дээр баг зөвлөлтийн харьяаны улс шиг болоод хөрцөн байсан гэдгийг хоёлаа Аспаны тухай дугаар дээр их тодорхой ярьсан. Манжуурт бол зөвлөлтийн чөлөөлөх операц явна. Тэнд туга Кантоны армийг буцах нэгдэг нь ойлгомжтой байсан. Тэгээд зөвлөлтийн цэрэг Манжуурыг авцсны дараа тэндээс буцаж гарахгүй юу гэдэг чинь бас их том асуулт шүү дээ. Магадгүй зөвлөлт бүгд найрамдах Манжуур улс гэж байгуулад тэндээ үлдчихүүл яах вэ? Тэ? Тийм нөхцөл байдалтай байсан гэж. Тэгээд зөвлөлтийн байр суурийг харах юм бол байнга ингэж говьж ирж байгаа. За 14 онд практикторат болгосон гэж хэлсэн тий. За 21 онд нөгөө Данзанскватер хоёртой Москвад хилцээ ихтэй туваагийн хувь заяаг ард түмэн өөрөө шийдэх ёстой гэж мэдээлэл хэлж байгаа. Энэ Чичээрний байр суурь. Чичээ өөрөө тийм бодолтой хүн байсан. Энэ үед бол туваад засгийн эрхэнд тэр хуучин ноёд гаралтай хүмүүс нь байсан боловч бодит эрх мэдэл нь бол улаан харимт байсан. Улаан харим ороод чөлөөлсөн, цагаант нас чөлөөлсөн. Ийм үед байсан. Дараа нь 24 оны зөвлөлт Монгол туваагийн хилцээр гэж явсан гэдэг Хатанбаатар Магсаржавын хилцээр байгаа шүү дээ. Тэрэнд оролцсон Давтян гэдэг хүн төвдөө бичсэн илдэх хуудсанда туваад байгаа Орос иргэдийн нөхцөл байдал Оросд байгаагаас илүү сайхан байгаа учраас асуудлыг ингэсгээ орхиё гэж үзсэн байдаг. Тэр шиг байгаа мань хүн ер нь цаашдаа тувааг Монгол нэгдэх асуудлыг нээлттэй орхиж яв. Тэгэхээр зэрэг өөртөө нэгдэх тухай ярихгүй Монгол нэгтгэж болно гэдгээр асуудлыг орхих гэдэг шүү дээ. Тийм өөрчлөлттэй байсан. Тэгээ тэр үед туваад байсан зөвлөлтийн бүрэн эрхлүүлэгч Элчин сайд гэсэн үг шүү дээ. Старков гэдэг. Энэ бол бүр өөрөө дурсамжиндаа бичгтээ зөвлөлт Оросын бодлого тувааг Монголд холбооны улс хэлбэртэйгээр нэгтгэх явдал байсан юм а гэж. Тэгээд энэ хэмжгийн үйл явдлын тухай хэлцээнд энэ байр суурийг илэрхийлсэн гэж. Тэгэхээр 1921-с 24 онд бол нөхдөөд ер нь чайхвдтэй одоо шиг тэгээд Монгол нэгтгээд тэгээд монголч угаасаа зөвлөлтийн нөлөөнд байж байгаа юм чи тээ. Онцгой ялгаагүй гэж ингэж хэлж явж яснаа 25 онд Монголд томилогдсон бүрэн эрхлүүлэгч Никифоров явхахаа өмнө гадаад хэргийн ардын комиссар Чичээрнтэй уулзаж авдаг нөгөө чиглэл авдаг штеп. Тэрэн дээр Чичээрний өгсөн үүргэн дотор Уренхаг бид Монголын нэгэн адил Хятадын протекторат дор байгаа тусдаа автономт хэрэгтэй ардын бүгд найрамд тулс гэж үзнэ гэж хэлсэн байна. Нөгөө 24 оны гэрээгээр Монголыг Хятадын одоо суверен эрхийн дор өгсөн штеп. Тэгээ энэ бол Хятадын протекторат дор байгаа автономт хэрэгтэй улс гэж хэлчихэд туваг тусдаа яг адилхан статустай улсаа гэж үзнэ гэж тэгэж хэлсэн байгаа. Тэгээд манай хүн чинь
Тийм учраас урианхаг Монголд нэгтгэхийг зөвшөөрөхгүй байр суурьтай байна шүү гэж. Элчин сайдтай тийм даалгавар өгч штэ. Тэгэхээр байр суурь их өөрчлөгдсөн байгаа. Магадгүй тэр үед нөгөө 24 оны манай их хурлаар чинь Дамдуурч дэргүүтэй үндэсний арчилсан үзэлтнүүд төвд засгийн эрхэнд гарцсан байсан нь зөвлөлтийнхэнд нөлөөлсөн байж магадгүй. Эдгээр чи ер нь хаашаа шивж мэддэг юм биш үү гэж бодсон байж магадгүй гэж надад харагдаж байгаа. Тэгээ ер нь бол манайхан бас пан-монголист үзэл санаа бол манай удирдлага гаргаад ирсэн шүү дээ. Дамдуурч чинь 25 онд өвөр Монгол руу явж чаал дотоод Монголын ардын намыг байгуулаад 50,000 яншготоор ивент итгээл те. Тийм үзэл санаа нь бол зөвлөлт улсын тал бол байнга сэжиглэж эднэр нь юу их гэдэг гэсэн байдалтай хандаж ирсэн юм харагдаж байгаа юм. Нэг зүйлийг бас хэлэх хэрэгтэй байгаа. Энэ хаант Орсын үеэс эхлээд барьж ирсэн хил дээр их хүчтэй улс байгуулахгүй гэдэг байр суурийг зөвлөлт Оросоос өвлөж авсан баг. Бөөр хүрээнд ирж одоо бүр анх ажиллаж исэн Коростовец шүү дээ 11 онд ирж ажиллаж исэн Коростовецд төвөөс нөхсөн даалгавар дотор Монголын хил дээр Оросын хил дээр цэргийн хүчтэй улс байгуулж болохгүй гэдгийг байнга анхааргаад бичсэн байдаг байхгүй. Тийм учраас бас энэ дугааг нэгтгэхэд яах юм гэсэн бодлого бас нөлөөлсөн байх тэрэнд. Тэр байтугай яг тэр бодлын үүднээс хамгийн эхлээд Туркестаны зөвлөлт бүгд наримт улс гэж байсныг задлаад тэгээд дараа нь Киргизийн зөвлөлт бүгд наримт улс болгоод тэгэнгүүтээ Киргиз Казахын салгаад Казахын тусад байгуулад Киргизийн тусад байгуулад энэ бол дахиад нөгөө нэг хүчтэй улс байлгахгүй гэсэн бодлого яваад байх шиг байх. Тийм ч учраас Монголд өвөр Монголыг нэгтгэхэд сэжиглэнгүй асуудал айгүй сэжиглэнгүй хандаал. За урианхаг нэгтгэх гэж гэсэн айгүй сэжиглэнгүй хандаад байгаа юм харагддаг байхгүй. Тэгэхээр таны өнөөдрийн яг энэ гээгцэн түүхээс илүү таны дэвшүүлж байгаа гол концепц нь 44 онд газрын орчин үеийн хэлээ. Критикал минералын одоо эрэлт хэрэгцээний улмаас гинт шийдвэр гаргаж зүйл толгойд улсад шалчиг мэтийн хүмүүстэйгээ сайхан. Ленин одоо хамгийн олон одонтой нөхөр үстэй юм чинь. Тийм бах. Тий одоо 4 жилүү 5 жилүү тий. Тий. Ийм ястай нөхцлөөс болоод ингээд ер нь том зургаар нь харвал атомын монопол бий болох нэ. Тэгээд дайны дараах ертөнцийг хувааж авах тэр том зургийг гаргахад одоо ер нь бол яаж энэ мэтийн жижиг асуудлыг эртхэн шийдэх хэрэгтэй. Энд нөгөө тэр атомын зэвсгийн монополыг устгах шаардлагатай ураанч нь байна гэсэн байр суурь их нөлөөлсөн байна гэж би хараад байгаа. 34 онд энэ Чечерны дараа гадаад хэргийн ардын комиссар болсон Литвинов гэж нөхөр шүү дээ. Тэр Литвинов Сталинд захидлагдсан байдаг. Тэгээ тэр үед нөгөө дэлхийн газрын зураг хийх болж л дээ. Тэгээ дэлхийн газрын зураг хийх гэхээр нэг тийм ойлгомжгүй бүс нутгууд байгаад байна шүү дээ, тий. Тэгээ энийг яах вэ гэж. Тэгээд тэн дээр их сони юм хэлж байгаа. Бид нар Хятадтай хийсэн 24 оны гэрээ байгаа. Тэрүүгээр бид нар Хятадын суверенитетийг Монголд хүлээмжшүүлсэн учраас Монголыг Хятадтай адилхан өнгөөр бодох хэрэгтэй гэж. Хятадын нэг хэсэг болгож бодож штэ. Тэгэх байсан чинь Монголыг тусгай өөр өнгөөр будцсан байна. Одоо ингээд 24 оны гэрээг зөрчсөн асуудалд унаа шүү гэсэн утгатай юм бичиж байгаа. За тэгээд одоо тэгээ яаж будах ёстой юм бэ гэхлээр Манжуур Монголыг бол Хятадтай адилхан өнгөөр будъя гэж. За Манжуурт чинь бас марга гэхэд зөвлөлтийн нөлөөнд орсон хүмүүжүүд бас байгаа шүү дээ. За төвд Шинжаан зөвлөлт Хятад гэж байгаа. Тэр нь одоо нөгөө коммунистууд байгаа бүс нутгийг хэлж байгаа хгүй. За тэдний хувьд бол тусгаар тогтнолоо зарлаагүй бус тул хүлэмжшөөрөөгөө байгаа учраас Хятадын өнгөөр будъя гэж. Харин тагн туваг тэгтээ Манжуур Монголыг Хятадын бус хэсгээс ялгаатай байдлыг харуулахын тулд туушин зураасаар тэмдэглэе гэж. Ямар нюанстай юм болж байгаа. Тагн туваг бол тусгаар улс гэж үзээд тусгай өнгөөр тэмдэглэнэ.
Тэгэхээр биднээсээ илүү хандж байгаа байхгүй хоолно. Тийм сонин юутай байгаа. Тийм байна. Тэгээд эн чин төрийн талбай нь Монголтой адилхан морь дүрстэй цэнхэр дэвсгэр дээр мөнгөн тэмдэгтэн төгрөг бурхны шинтэй, будын шинтэй, тий. наадам хийдэг, цагаан сар хийдэг, хилийн төрөгжүүлсэн, улам сүүл илүү их төрөгжүүлсэн ийм үндэстэн дөнгөж 100 гаруй хүрэхгүй жилийн өмнө ингээд юу яасан байна да. Тий. Тэгээ Америкууд бас их сэжиглэнгүй хандж байгаа юм да. 35 онд гиндэн Москвад айлчилж очиход Америкийн хэргийг түрэн хамраач Хендерсон гэж хүн одоо юу зөвлөлтийн гадаад хэргийн ардын комиссарын газрын дарга нэг нөхрөөс энэ Монголын төлөөлөгчд ирэх үеэр Туваагийн төлөөлөгчд Москвад яагаад ирж байгаа юм? Энэ хоёрыг нэгтгэж байгаа зөвлөлтийн бүрэлдэхүүнд оруулна гэсэн яриа яваад байна. Энэ үнэн үү гэж асууж байгаа. Өмнө нь Японы элчин зөвлөх маань хүн тэгж ярьсан байхгүй. Энэ хоёр яг нэг зэрэг ирсэн. Тэгээ одоо яг энэ хоёрыг ингээс олгож хагаад нэгтгээд тэгээд зөвлөлтийн бүрэлдэхүүнд авах гэж байна гэж. Тэгээд нөгөө гадаад хэргийн ардын комиссарын газрын нөхөр нь зүгээр л нөгөө ээлж тайлчил ирж буцаж байгаа маа гэж хариулж яасан гэдэг. Тэгэхээр бас Америкууд чинь бас ингээл чихээ тавиал юу болж юм л гэдээ яваад байна гэсэн үг байхгүй. Тэгээд иймэрхүү үйл явдлаас болж одоо Туваа маань зөвлөлт улсын бүрэлдэхүүнд ингэж орсон түүхтэй. Тэгээд тэгтээ энд юу байгаа шүү. Монгол хэлтэй хүмүүс хадгалагдсан хэвээр байгаа юм. Энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд орсныхан дараа тодорхой тооны хүмүүс Монгол руу дөрвж ирсэн байгаа юм. Яг одоо манай энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүсийн дотор би Туваа улсын тэр сумаас таныг сонсож байна гэдэг гүбэр кириллээр халахаа хэлгаар бичиж явуулсан юм харж ирсэн нэг хүн бол манай өвөг дээдс тэндээс нүүж ирсэн одоо хөвсгөлийн хаанч гинөө байдаг. Тэгээд тэр талаар би танд материал өгнө гэд бичсэн. Тэгээд хүшээ тэрий чи олж үзэх юм сонирхолтой юм байна гэсэн. Одоохондоо ирээгүй нэ. Гэхдээ бас нэг тийм одоо мартагдсан гээгцэн юмнууд эндээс гарч ирэх л баг. Тууд ч одоо манай гизэлд юу гэдэг үстэй. Илцээд юу консул шаардлагагүй юм. Тий. Яг шаардлагагүй юм гэж. Тин чин тийм монголчууд байгаа даа юм. Тийм жижигхэн газар одоо бид нэр консул барилах ямар Туваачудаа бид нар одоо шал өөр үндэст нь алга болсон гэж үзэж болохгүй баг. За. Тий. Тэр монгол хэлээ мартсан гэдэг нь ерөөсөө зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсон улсуудыг одоо орос хэлэнд сургах ажил бол айгүй эрчимтэй явсан байна шүү дээ. Тийм болохоор зэрэг тэр утгаар нь их үзэж болохгүй байх л та. Ачаалал үл үг гэж байгаа юм уу та? Гэхдээ одоо Монгол хязгаар гэж бид нар үдсэн хэвээр байх юм бол төлөөлөл байх л хэрэгтэй. Баярлалаа. Тэр хоёрын чинь юу Увс аймаг Туваа хоёрын чинь орон дандаа ч малын хулгай гараад идэггүй шүү дээ бас тийч. Худалдаа 8 явдсан шүү дээ. Тэгээд тэр мөрнийг нь бас авч үзэх хэрэгтэй байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн цагт басна. Танаас дипломат хүн бүр хэлээд байгаа бол хилүүлчлээ баярлалаа үзэж шүү дээ. Нэвтрүүлгийн өөр дуусах. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm